байгаа бол энэ авьяалга хийдэг усаж юм ямар шиг. Олон баатарчууд итгэж байгаад баярлалаа. Ялав одны өслөө хөдөлгөхгүйгээр авьяалгач гэдэг бол та мөн энэ тоглогч жүжигчин заавал ийм хүн байх ёстой. Нэмээд байвал ихэд зүгэнэ хоорч наад нь ярьж болно. Бүчрээс зээж үд ирснээс биш. Хамаагантай жахаж үлийг тийм болготон манайг нүдэндээ авч байгаа. Чухам яаж хүчирсэж юм? бид айшаахгүй өнгөрөөгүй. Манайг ээжил гэж бодлоо. Яаж хүчирсэж юм? Энэ чухам ямар шиг улсууд одоо энэ ажил хийж байна? Яа, зүгээр байхгүй. Эрдэмтдийн та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын саний бүлэгч та бүхэндээ залгаж байна. Ингээд өнөөдрийн манай ярилцлагаач чинь бол өвөр Монголын Монгол Одон телевизийн авьяалгын гэлцийн даамал, авьяалгын удирдаач Ангил Өмччиг. Сайн байцгаана уу? За энд бол манай өвөр Монголын Монгол Одон телевизийн авьяалгын гэлцийн авьяалагч бод. Сайн байцгаана уу? За ингээд өнөөдөр одоо манай ярилцлагаа хамт марлан саатаж ярилцаах болсон. Баярлж байна. Самбарын сонин дэлгэж. Одоо хайраа хэдий удаж юу? Би 15 жилийн нүүр үрдэж байна. 15 жил болсон яа. 14 жил гараа болсон. 14 бүхэл 14 жил. 15 жил боллоо. Тэхийн үстэй анх ирж байгаа үстээр яг энэ мэрэгжилийг сурлаа гэж юу? Үгүй. Яаж зөвөр хууч авьяалгачд байгаа л тэгэл. Авьяалт сурсан шүү дээ. Бид яаж хийж гин үү? Биднээс асуун мэдхгүй чадахгүй асуун. Тэгээд авьяалгын мөрд орсон шүү дээ. Англи мэгч л одоо удаж байна юу? 87 он дээр шүү. 87 онд Мансын ирэхэд бол авьяалгын анги гэсэн байдаггүй. 4 удирдаач л байсан. Тэгээд одоо сэн юу нэ арааж руухараа тэгвэл урлагийн бүлэхний улсууд бүр ирж ордог байсан. Шөндөө идэг. Тэр үед нэг шөнийн 2 3 цаг хүртэл хий. Заримдаа 4 5 цаг хүртэл идэг байсан. Тэгэж хийгээд нэг анги хийнэ. Нэг бүлэг хийдэг. Тэгээд сүүлээр нь Мануусын ирээд 87 оны 8 сараас эхлээд энэ яг манай одооны энэ асарт орсон. Тэгээд машин гараад, гэр гараад тэгээд манай авьяалгын хэлтсэл байгуулагдсан. Сая эхлээд бол нэг 6-7 авьяалгачтай, нэг 3-4 удирдаачтай байжсэн. Тэр үстэ сая ирээ та нар ирж байгаа үст бол яаж шиг ажилласан. Тэр би бас харин одоо хүнээс соноосон ш та. Тэгээс гар чаг зүүж аваад чаг бүр зогсчихдаг гэжсэн тэр доор ичээд одоо авьяалгын үст бол тэр үед манай авьяалгын гэр шинэ орсон. Эхлээд бол их сайхан алуун гэрт орчихсон. Нэг шингээл тэнгэр гоё байна гэж бас. Үүндээ манай шингээл тэнгэр яг шинжилгээ ухаан ч биш ээ. Нэг уур амьсгал нэвтрэхгүй. Одоо ч тийм агаар нэвтрэхгүй гэр. Өглөөгөөс орой хүртэл манай авьяалагчид бол бүр тийм сайлах хүчгүй тийм агаар нэвтрэхгүйгээр дадлж байна. Энэ гэрт ч тааш гадагшаан толгошаан сайлах мэлхэн нэвтэр дийлнэ гэдгийг эхлээ хийхдээ бодол хийлсэнгүү. Тэгээд тэр үед их хүйтэн гэр хөрмөө манайхан бол зүүч хэл аваад байсан. Тийм ээ. Яста хийтэн байна. Тэр нь хоёр юу байна? Уур сордог одоо амьсгал сольдог. Тэр юмар нь салах хүйтэн салах болж байна. Бүр өстэй малгай ингээд тавьчих юм. Хорныхаа малгай ингээд зүүчгээл тэгээд ялтах авьяалах хийдэг байсан. Тэр одоо гайгүй 2005 оноос эхлээд. Одоохоо өөрөө энэ авьяалгад их дуртай тийм. Дуртай гоё. Үнэн сайхан наргаан тайдлын ажил бол. Яг та тэгж наргаан тайжил гэж. Харуул нэг нүхэнд хамтахыг божигнолдаал. Тэгээд нэг шоогоол. Нэг нь буруу хэлсэн нэг нь шоогоол. Хэлчин болохгүй байна. Яатсан ийцэн нэг нь шоогоол божигнолдаал. Их сайхан наргаантай. Гоё ажил. Яа, зүгээр байхгүй. Зүгээр тахгүй. Бай. Эхчээ. Холоо дөрөв. Гал мөрдөд хүмүүсэд агуулад тань жолохоор хүлээж байна. Тарчаад итгэж байгаад баярлалаа. Ийм олон баатар чадвартай байгаатай. Хаагаа урдаар хэлээ. Уулзаад ярилцъя. Одоо яадаг вэ? Зэрэгчлээ. Зэрэгсэн болсоо. Сайн боллоо. Утгагүй өнгөрсөн юм. Жамдаа ийм тийм байна. Би ч юм яадаг вэ? Миний аав хар санаа гаргаад намайг хорт хортсон. Тэр нь хайр сэтгэлийн хувь болохоор хайртай хүнтэйгээ айлтгуулаа. Миний бэлдэх хор хөдөж.
Сая манаас ихлэ орчуулга юм байна. Одоо ингээд авьяарсан байна. Ингээд монголоор жижиг үжиж байгаа юмстай бол ингээд анх эхэлж байхад бүр ам нь ингээд таардаг шүү дээ. Нилээд хочроо хэттэн бас ингээд сонсдож байна. Монгол нь араас нь ингээд дагаа явжсэн шүү дээ. Өнгөрсөнд нэг хэсэг бол юу? Дөгм авьяалаг тийм үү? Дөгм авьяалаг гэдэг бас яагаад гэсэн манай үүрэг дөндөө хүнд. Тэр үед бол бүх Монгол телевизийн 170-аас 80 цагийг бид эдэлдэг байсан. Нэг орой 3 бүлэг хийн. Манайхан одоо тэр үед нь 20 дөгмөнтэй. Одоо өглөөгөөс орой хүртэл хэдий яаруу ажилласан ч одоо тэр үүргийг биелүүлдэггүй. Тэгэхээр сүүлд манайхан аргаан бараад бол нэг 3 4 хүн 2 эрэгтэй 2 эмэгтэй гэдэг ээлжилээ бүх хүний яруулаад. Одоо энэ бол тэр үед нь аргагүй байдалд ороод чагийг бөглөхийн төлөө ийм адал хийдэг байсан. Эргээд сүүлд нь орж ирээд манай ам гэнэ одоо жүжиглэх чадвар гэнэ олон талаар их дээшилсэн. Одоо бол манай яг авьяалагчдын хэмжээ болоод машин мэрэгдэл эл тал бол бүр асуудалгүй. Гэхдээ одоо нэвтрүүлжиг байдлыг одоо би олонд үнэ ярмаар санагдаад. Яагаад гэвэл манай одоо нэвтрүүлэг гаргаж байгаа телевиз жүжигийн 180 телевиз жүжиг ам бүрж үрж байна. Онцгойлон одоо тэр кино бараг үндсэндээ бүр таардгүй. Ягаад нэг удаа үзсэн эрэгтэйнийх нь ам дээр эмэгтэйнийх нь ам дээр эрэгтэй яриад ингэж нэвтрүүлж байна. Хятад телевизэн дээр сонир мэдээгээс үзсэн шүү дээ. Заримдаа бас зүрхтэй. Ам нь ярьж араас нь ингээд дуун юм. Тэгэхээр ямар хашил нэвтрүүлэх энэ үсээр урам астай хогорж байна. Та нар тэр үсээр яг сан авьяалаад ингээд тааруулаад авах үст танаас нь тэр дөө учрал таардаг. Ягаад гэвэл энэ юу Жүнш Буцанбаатарчуудыг манай голчилж хийсэн жүжиг. Тэр жүжигийг хийхэд би үнэн хүч гаргасан. Бараг жүжигчдээ хийгээ баруулчаа би өөрөө бас нэг тусгай нь үжидэг. Хаана үгүй бол би засчихъя гэд. Ингээд бараа шиний нэгэнд тарьсан. Шиний нэгнээ ороо би одоо нэг гой жүжигүүднээ ингээд соосон чинь ам бүр таарахгүй. Тэгээд готарчихсан. Ингэж вилэн бараад ингэж хийчихэд эцсийн эцэд бид бол үжигчдэд сонирхуулахын төлөө хийж байна. Үжигчд нь олоод авах үед нь бүр ам нь таарахгүй ийм нэг жүжиг хүлээж авахаар нэр хийж энэ одоо ч гээд ингэж явж байна. Би бас ариун тал удирдлагаа хийсэн. Тэгвэл бас дэлгэжчэн дээр бас тэгэж бас явж байна. Дэлгэж бас нэвтрүүлэгчийн ам бас журж байна. Хүмүүс үчир хэлнэ. Танай дээр жүжигч бүр яатсан. Хоос ам хөдөлж араас нь өвн гарч ийна л гэж хэлгэлээл. Тэгэл маань шилдэг. Энд чинь тавихтаа л тийм ээ. Тэгэхээр их олон хүмүүс мэдгүй шүү дээ. Танай авьяалагч ч одоо бүр яатсан байх ч одоо амаяа тааруулах юм байсан. Явах тутмаа доошилж ийна гэд энэ үндэ бидний очир ийсэ. Бид бол одоо амийг бол онцгой барьдаг болсон. Яа. Энэ манай үжигчдэд бол уучлал болно. Энэ бол машин мэргэжлийн учраа гэж. Энийг үнэ хэлье гэж бодсон. Самбарын сонин дэлгэж хөрвүүлж байна. Тэгэхээр одоо ёстой телевиз жүжигийн нэг зах дэлгүүр гэж авах. Ирэлт гэж бас хэцүү. Бас тийм шиг. Өмнө хэдэн жилүүд дандаа тэгдэг шээ. Зарим өстө нөгөө байлгааны сэдв. Зарим өстө бүр нэг янах хайрын сэдв. Дандаа өргөлж илдэг шээ. Одоохондоо тэр нэг өстө бүр чагдаанаа. Чагдааны телевиз жүжигээр өрдөрсөн байдаг. Бүр тийм халуурал үүсгэж байна. Ойроос бүрэл байлдаа юм бол. Манай үжигчид өнгөрсөндөө л хэлдэг байсан юм. Танай тэр авьяалга одоо хүнээ төвийн телевиз дээр бүр 50 хэдий жил болж хахад та нар сая тавьж байна гэдэг. Одоо бачаад манай үжигчид бол юугээд хэлдэг болсон гэсээр танайхан яагаад одоо байлдаанаас өөр юм тавихаан байцсан бэ? Одоо өдөртөө байлдаантай кино гэж үзээд бид бүр хаширж байна гэж. Үндэ манай үжигчид бас тийм. Өдөртөө моозодон өдөртөө зөөнл одоо өдөртөө лөвбөч одоо ингээд өдөртөө байлдаанаа хийгээд үндэ одоо бид жүжигчид ихтэй авьяалаад бас жаглахурж байна. Бид бас яруу хэлсэн. Одоо бид дандаа ингээд байхаар манай өмгтэйчуд бас ажил алднаа нэг эрэгтэй байлдаантай киноч юм бүр өмгтэй авьяал байхгүй. Тэгээ одоо эн чинь бас асуудал шүү дээ. Ийм яруу хүн чинь байж байгаад ажил бас олж хийхгүй. Энэ талаар ойлгож бодож байна. Бодяхын хувьд бол одоо ариун чирэгдэнэ. Одоо ийм байлдсан ийм жижигүүдийг орчуулж штэ. Авьяалж штэ. Тэхийн үест ямар хүчирдэлтэй мэдэж гэнэ үү? Аяа, зарим нь тэр юу нэ? Өгөн дөндөө хордон. Цэрэг хүн ч юм уу торчмтал яагаад барчих. Би өнөөхөн хэлсээр чадахгүй. Тэн дээр яг зүдэрнэ. Хятад хэлний тэр үг нь хурдсан амар хурдаа. Бид нар Монголд ч сайхан 50% ярьдаг хэл шүү дээ. Тэд нар ч үгүй. Юу л тар гэж яриад барчих. Тэр амын тааруулах гэж яг хүчирднэ. Гэцүү. Үжигчийн хувьд авчихвал нэг жижиг үжигтүүд энэ чи яг амьдралын тоглож ингээ бодно. Тэгтэрэнген дээр ингээд үейлх юм уу, ихээр дуу тавих юм уу тэхийн өсө Монгол хүн тэгдэггүй шүү дээ. Тэгтээ монголоор тэгээд тоглож шүү дээ. Монгол хүн ч тэгэж уйлахгүй шүү дээ. Эргээ тэрний одоо учрыг мэгшиж уйлах. Уйлах нь ариун тийм. Уйлдаг жижиг байсараа. Гэцүү. Дуутай
ихэр тал байлаа. Чи яг тэр жүжиг чи монголоор авъялаа гэж монголоор бол чинь бас таархан байж чинь. Хүн тэрнэр хий үхэж гах гээд болж чи наан зүгээр ингээд өмх байлгүй бас ондоо болж. Тэгэл жаахан хүчирднэ. Одоохон манайхан бүр хэлдэг штэ Монгол жүжиг болгож байгаа заавал монголжон байлгах хэрэгтэй. Монгол хүнээ хийж. Яг энэ бол өнгөрсөндөө бид бас тэгж боддог. Би чинь монгол жүжиг хийж их юм чинь да монголжон байх. Тэгээ яг болохгүй тэр. Хүн ингээд байлж их үед одоо саяхан байдаг ясан шиг чи тэрийг байлахгүй байж болохгүй. Одоо сүлжээн дээр гараад үчхээр нь штэ. Ингэж юм авьяалагчид үхсэн хатаж жүжигээ юухаас өөр юм мэдгүй яасан хийсэн гэдээ бүр биччихдэг. Тэгэхээр бид гомдсон штэ. Бид авьяалагч чинь энэ жүжигийг би хийе, тэр жүжигийг бид хийе гэдэг ийм өрөх байхгүй штэ. Тэгэхээр үжигчид бол ойлгоосэй. Авьяалагчид бас өндөө энэ байлдаатай жүжигүүдийг хийгээд бас яхаа хасарч байна. Бид бас сайхан олон янзын жүжиг хий гэж бодож байна. Эргээд нэг хэлэхээр нь Монгол улсын нэртэй том жүжигчин хэлж өнгөрсөн биднийг одоо очих үед тэр үед юу хэлсэн гэхээр нэг киног сайхан авьяалах ёстой. Жууны жирийн боломж нь бол энэ жүжиг өгдөг гэсэн юм. Хэрвээ чиний энэ жүжиг чинь сайн бол чиний хийх боломж бол одоо сайхан болох боломж бол жууны жир гэнэ. Тэгэхэд одоо бидэнд олдож их жүжигүүд үнэхээр жаахан ядралтай байна гэдгийг одоо хэлүүлж явах үгүйс гэхдээ бас өнөр тэгж яг авьяалагчийн уур мөрөгдлийн хаваасаа авчид үнэн жаахан ядралтай. Тэгдээ та нарын одоо ингээд бодоол бас өөрийнхөө амьдралын юм. Яг сайхан өөрийнхөө одоо яг ингээд амьдралыг тоглосон жүжигүүд байх юм бол тэрнээ авьяалах юм ястай гоё байна. Сайхан. Сая жууна 60 ингэж бадарна гэсэн үг. Тийм хавар. Үжигчтэй Монгол түмэндэн бахарам сонирхолтой тоосшгүй олон жүжиг авьяаж жүжүүлсэн авьяалгын хэлцийг та нар надаас илүү мэдэх байлгүй. Шав нараа нааша. Урдан явж хаяа. Сүрхийда. Өвгөн сүм би юу харж юу сонсчихсангүй бай. Ийм сүрхий авьяалагчдыг сайн сонсож байна. Багш та санаа амар байж. Бид одоохон явж гинесийн тэмдэглэлд оролъё. Явж. Юунах нь гинесийн тэмдэглэл өмдөлтэй юм бэ? Дэлдэг нэгтэл сайн. Тэнэг гамлаад. Даалаа минь. Өдөр чинь мартаа хотолдоо зүрхийж өдөрт. Шүү. Уудааланг авьяалагч болгоно. Сайхан ч үүдэлх юм чи. Авьяалагч болно, заавал болно. Жориг байвал уулыст нуулагч гэдгийг. Өний үл мэднэ дээ. Бяцхан найднараа тансаг шавнартайгаа авьяалагчдыг гинесийн тэмдэглэлд орно төвжөрж исэн юу бас юм бол би том болвол давтай авьяалагч болно. Үнэн баяр давшигтаас давсан авьяалагч болно. Би бас том болвол авьяалагч болно. Нэртэй авьяалагч болно. Тий, бид авьяалагч болоод Арван кино жүжиг орчуулъя. Далайд хоёулаа одоогоос гэж ардын дундаас үгээрээ сурахаар явъя. Баярлалаа. Самбарын сонин дэлгэж нийгэм соёлоор гол хараас болгож Монгол үндэстний нэрд хүмүүс эрдэмтэн суллага томжиж хүмүүсийн гар дэнчиг болж байгаа сэдвд хандуулан чөлөөт хэрэлцээний хэлбэрээр үжигч та бүхэнд төлөвлөж байна. Тэгнэ одоо мануусын энэ авьяалга гэдэг ариун яриад байж байна. Өвөр Монголын авьяалга одоо бүгдээр хаанаас сурч байна? Мөн телевизээр л ярьж сурч байна. Тийм. Тусгай энэ хичээл мэргэжил хөтөлбөр байхгүй байж байна. Молосон байхгүй. Бодын ахаа хэлж байгаа 15 жилийн өмнө ирэхэд бол одоо яг багш нар телевизийн багш нараа гооч авьяалгачаал тэгэж хажуугаас нь харж юу. Одоо залуучуудаас гэсэн тусал ажиллах. Мөн энэ дэл ярьж байна. Энээс өөр одоо өөр орчин тойрон байна уу? Боловсролын газар бас манайхан байхгүй. Одоо Монголд очиад яхаар таныхан тусгай мэрэгэл сурсан байх юм уу гэж хэлдэг. Тэгээд бид мэдэхгүй. Тэгэхэд одоо тэд бас жарман. Та нар одоо юу юуг мэднэ үү гэж биднээс асуув. Тэгээд бид үнээр мэдэхгүй. Бидэнд үнээр нь тийм тэднийхэн жүжигчид бол бүгдээр нь тийм 64 жилийн жүжигчнээ боловсрол өгсөн хүмүүс ажил жүжигчин болдог. Тэгэхээр манай ялгаатай тал нь бол манайхан бол одоо хэл бичиг сурсан юм уу одоо ямар ч юм сурсан хүн бүр байх л та. Тэгвэл энэ жүжигчийн одоо энэ жүжигийн ховд авч хэлвэл хүмүүсийн яг үжигчийн ховд авч хэлвэл ингээд ойлгохдод зарим нь бол энэ аймаар ингээд амьдралаас хол байна. Худлаагаар авьяалцсан байна. Ингээд ариун бүр санал бүр байдаг шүү дээ. Хаана яг бүр хэлж байна. Тэгвэл одоо энэ эргээд энэнийг үлэг шин залуучууд энэ авьяалгыг хий гэж ярьдаг. Тэр ямар нэг дуршлаас болж байна. Өөрийнхөө тэр нэг авьяастай гэж бодож гинөө эсвэл энэ нэг ажил хөтлөг гэж гинөө ямар талаар одоо шинэ хүмүүс бас ариун ярьж штэ авьяалгын ажилдаар. Миний бодлоор хашаа өөрөө дурлж байна. Тэр ажилд дурлж байна. Тэр өөрөө дурлахгүй тэр их бас байхгүй юм шиг. Би ясна авьяалга хийж үзье гэдэг өөрөө дулаад ирж байгаа. Дурлаад ирэхин үест бол тэрнээ санаанаас бол хол өөр юм байна штэ. Ажил орчин тойрон. Тий. Тэгэл ирцэм чинь дадгал хэрэгтэй штэ. Тийм ба.
гээл хийхгүйс болохгүй. Хэл бас урч байх хэрэгтэй. Манай авьяалга бол хэцүү. Та би сая ярьсан шигээр одоо жишээлбэл хэлэхэд энэ дээр нэг аав гэдээ байв. Энгийн хүн гэж бол аав гэдэл уншаа бач. Гэхдээ манай авьяалгчдын хоолоогоос гарах аав бол олон юм чинь байдаг. Одоо жишээлбэл бодоод бэдаар одоо манай бэд бол онцгой дүр бүтээдэг авьяалагч гэж байдаг шүү дээ. Тэгээд жүжигэн дээр ингээд сайхан монголоор ингээд ярьсаар зарим жүжиг их сайхан монгол аялгаар ярих жүжиг ус байна таарна. Тэгээд ингээд хоорондоо ярьсан сайхан монгол аялгатай болчихно. Одоо бидний ярьж байгаа тэр чи байлдаантай кино ярьсаар бүр л ааваа гэвэл хой ааваа ингэж л ярина. Монгол аялгатай хош ааваа танаас аавч ус өө гэж дуурна шүү дээ өөс чинь. Одоо яг байлдаантай киноны аав бол ааваа гэсэн яах гэж нү гэл ингэж л дуурна. Тэгэхээр маш ондоо байдаг. Ингээд яг жүжигэнд ороод ирэхэд л аав гэж дуудахад бол их гоё. Одоо яг аавдаа ойртож байхаа аавдаа ихээр ааваа хайрлаад бахараад дуудаж байгаа үед бол ааваа ингээл аав нь өө яасан миний хүү ингээл сайхан яруул ингээл бүр сайхан ингээл угсрал гараад байна шүү Монгол аялга гэдэг юм. Тэгэл одоо нэгэн тасарсаа гэсээр одоо олд ирэхгүй л аялга амбар алдай болчих. Монгол аялга байхгүй болчих. Заримдаа ингээд жүжигэн дээр бол сайхан Монгол аялгатай жүжиг байна. Таарна. Үхэлнээс их сайхан орчуулсан. Тэгэл тэм жүжиг авьяалгад их сайхан. Өнөр нь дотроос өөр нэг сайхан цэвэр монгол хэлээр сайхан аялгаараа ярихад гоё. Сандаа Монголын улсууд ирээд хэлдэг нь та нар үг ярьж явах бишээ та нар юм чинь. Яаж юм чинь бахараад энэ үг ярьж явах юм. За Монгол хүн чинь аялга дуудлага гэдэг юм байна шүү дээ. Та нар энийг мэдгүй юм чи юу хоолн гэл ямар ч аяа нуглаа ая дам байхгүй гинэ. Тэгэд яаж яривал таарна уу? Яаж ярих нь та нар өөрөө мэдгүй нү? Тэнийг та нар Монгол байж ингэж загна бидний өөрөөс. Манай дээдэн багш нар Монгол дээдэн багш нар ирсэн гэж авсан. Тийм. Заавал хамсны үгийг сайхан эвтэйх яраа. Битээ тэгээд нэг хамаа намаагүй нэг би нэг яраал болчихно гэж битээ тэгж бодоод ярина. Чи нэг кино авъялах чи заавал сэтгэлээрээ тийм ба? Ямар кино бол ямар сэтгэлээрээ очиж хийх юм. Битээ л эний дураа. Үндэ манаас тэгээд дураахгүй болохгүй шүү дээ. Тэгтээ одоо бас энэ дотор бас гинд бас яг санаанд таарсан сайхан кинодууд юм уу жижигдүүд бол таарад ирчихсэн. Тэхийн үест бол яг одоо чанаас ингэ тоглоно шүү дээ тийм. Тэхийн үест одоо нэг жил дотор хэрэг одоо хэдий бүлэг байна гэдэг 1000 гарын бүлэг гэж байна. 1000 гарын бүлэг байхтай хүрвэл энэ дотроос нэг 5 бүлэг юм уу 10 бүлэгийг чи ийм сайхан өөрийнхөө амьдралтай тогтсон ингэж болохоор одоо яг авьяалж болохоор үлдсэн тийм арив нь одоо хэдэн жуугаар нь бүр чиний амьдралаас бол амар хол. Тэгтээ өөр яг чанаас нь их дурггүй сэтгэл хөдлөхгүйгээр л ингэж авьяалж байгаа юм. Тийм үү сайхан дөрүүдээ босгоцоор ингээд одоо үүдд ороод харих дургу болчих. Өнөө киноон залгаад үзнэ гээл. Тийм болчихно. Үнэн гоё. Салж. Хэдүүлэн доор одоо ингээд хэдүүлэн хараад. Нөхөн доор бай хамаагүй мэддэхгүй байна. Мэддэхгүй л өнгөрч. Сайхан жүжиг бол хаашаа. Өнгөрсөндөө манаас 87 онд ирснээр дараа бол сайхан жүжиг хийдэг байсан. Тэр үед бол ил улсынхаа ачирч болохгүй гэсэн юм байдаггүй. Маасаа ямар ч улсынхаа бүр хийжсэн. ДНК юм уу тэр чинь бас хийжсэн. Чигвэл одоо хамзалгийн тариалангийн жөөд юм уу дандаа сайхан. Тэгээд тэр гадаадын жүжиг шүү дээ. Гадаадын хүн ээж аарын шиг манай Монгол хүнтэй их адилхан. Тэдчихэд яг тийм нам зүг. Үхэлнэ гэж. Тэгээ яг таарна. Тийм жүжигийн авьяалах үед бол яг л өөрийнхөө монгол жүжигээ хийж их шиг. Гоё байна. Тэгээд танаас дандаа одоо тэгвэл энэ талаар ийм сэтгэл дундуур энэ ажилд үнийг хэлвэл чанаас нь сэтгэлээр унж шна энэ яа энэ чанаас нь сайхан хий гэдэг хийж бүтгүй. Тэгээ та нар дандаа юу гэж ярилдаг. Одоо өөр ямар зам байна уу? Одоо оруулд юм уу яад ингээд өөртөө хоорондоо юу гэж ярих. Ямар хийх вэ? Өөртөө оруулаад өөртөө авьяалаад ингээд тавьж үзье гэж. Тэгээ оруулах чадвар хүрхгүй. Сүлжээн дээр бол одоо энэ талаар бол их ажиллахад бол боломжтой байж байна тийм үү? Сүлжээн дээр. Бид нус тэр удаас ярилж яасан. Жишээлбэл одоо Монгол кинодууд бол одоо хятад кино бол орчуулагдаад манай кино ордондоор бол ингээд авьяалаад ингээд тавьж байна. Жишээлбэл гадаадын тийм гоё кинодууд, гадаадын тийм ариун кинодууд, холоогийн кинодууд бол манай шууд ингээд авьяалаад тавих юм бол гоё болно. Хоёрдугаар сав байгуулагчгүй тавьж болох байх. Хоёрдугаар сав гэсэн чи та нар хэрвээ энэнд их бахтай бол сүлжээн дээр тэр юм бүгд бүр ажил болж болно шүү дээ. Тэгэхээр манайхан нэг ингээд авьяалаад ажил яаруу тийм нэг цаг байхгүй. Одоо өдөртөө энэ надлаа хийгээ барчих бол өдөр барга манай авьяалагчид бол өглөөний 8 цагт ирвэл 12 цаг. Энэ хооронд ч хин нэгэн чөлөө авч болдоггүй. Тэгээ та тэр өдөр шингэл авнахад бед гард ирдэг хэлэхгүй гэсэн чи яг тийм. Тэгэхээр авьяалагын ажил нэг их ядраантай нь бол яагаад юм гэсэн заавал хамтын ажил. Нэг шингэл тэнгэрд 20 хэдэн хүн адлан хэний ч хоцорж болохгүй. Чи ирэхгүй бол энэ их өдрийн ажил нөлөөлөгдөнө. Тэгэхээр одоо заавал бүх хүмүүс тэр цагтаа ирэх хэрэгтэй. Ингээ бараад 12 цагт ирээд яваад барууд 2 цагаас ч эхэлж байна. За 5 цагаас хүртэл энэ шингэл тэнгэрээс гарт илдэггүй.
Тэгэл одоо өдөртөө ингээд эргэлцээр байж байгаа. Манайхан жүжигчд тэлтгий одоо бүр жаахан сонирн болж байна. Өнөөдөр л өвгөөчмж болж байна. Маргааш нь одоо хаанч болж байна. Нөгөөдөр нь юу тайганч болж байна. Ингээд өдөр ингээд солигцоор байдал бүр жаахан мөөнүү шиг болж байна гэдэг үнэн амаргүй ажил. Найд нөхөд энэ ойлгохгүй бидний. Та нар л их ажилтаа болчихжээ. Та нараас илүү уусууд хүн бүр чөлөөд ш. Та нар юу болсон бэ? Үнэн бидний ойлгохгүй. Бид харахгүй. Гар дийлэхгүй. Гарсаар нэг төв арах хүний нөлөөлнө. Ганцхан чи явж болохгүй ш. Хамт нийтийн гэсэн юм бас байна цааш. Авьяалгада байдаг хүмүүс бүгдээр бүр байж байгаа. 20-30 авьяалгчтай. Нэг дэвтрий чи ингээд эхнээс нэгээ ярих юм чинь. Бүр зогсон ш. Ажил зогсон ш. Тэгээд хэлэн найздаа та нар мэдэхгүй байна. Яг аргагүй дагуулж ир үзүүлдэг бид. Үнээр. Тэгэхээр анх авьяалгад ирэхэд анхны кино хийх үед бол энэ яаж хийдэг вэ гэж ерөөсөө мэдэхгүй. Тэгээд нэг дэвтэр барьж чаж өгөөл микрофоныхаа өмнө жогсоод шууд ярьчихдаг гэж боддог байсан. Энэ авьяалагч гэдэг бол одоо мөн энэ тоглогч, жүжигчин заавал ийм хүн байх ёстой. Ерөөсөн 3-4 жил болж одоо энэ тассан. Авьяалагч их амаргүй гэж бодож байна. Энэ бол жинхэнэ манай урлагчин, жүжигчин ийм бол одоо ингэж хийдэг нэ энэ ажлыг үл хийдэг. Ерөөсөө энэ авьяалгыг яаж хийдэг вэ гэж эхэлж мэдгүй. Тэгээд манай багш нарын давуулгадаарууд нэдэд өвсөж ирсэн. Тэр үед манай алтан цогцолтаж байгаа ааштай ширүүн зантай хүн. Дээрээс нь өндөр дугаар хөлгөлөд хахад би доорч чичрээд эхэлж байгаа шүү дээ. Одоо тэгээд яах вэ? Ер нь одоо ингээд хятад улсад ч гэсэн өвөр Монгол ч гэсэн харахад ч гэсэн одоо орчуулгын киноны жүжигчдээр бас хаж хэлбэлээр ингээд хүмүүжүүлэх сургууль байдаг. Тийм учраас одоо ингээд ажил дээр ажиллаж байдаг мэрэгжлийн хүн болно. Манай кино төлөвчдийн авьяалгын ажил бол тосгой мэрэгжлийн ажил байна. Бид нэг кино жүжигчд 10 хүн цаашлаад 20 хүн оролцож энэ ажлыг бүтээдэг. Иймээс ажлын талын шаардлага маш чанга байдаг. Энэ киноор манай авьяалагчуд бол нэг нэгээрээ энэ ажил бол бүгдээр хайртай ингээд энэ ажилдаа бол бас нэлээд чагаарсан гэж бодож байна. Хэдэн жил бол нэлээд сайн болсон манай орчин зарим. Одоо дэвэр одоо улсаар одоо энэ уур амьсгал орохгүй, нар бүжихгүй одоо ингэж удаан жил одоо ингэж энэ харангүй хүнд ингэж ажиллаж ингэж явдаг боловч одоо ойрын хэдэн жил бол манай орчин тайран бол болсон. Тэр дарганаар удирдлагаар сэтгэлдээ авч энэ босууд бас хөөх юм аа хэдэн монголчууд бас ингэж чармайж үжигчдийн сэтгэлийг хангах гэж ингэж чармайж байна. Ингэж бас бидний их өөрөө өвдөж ингэж их сэтгэлдээ авч явж байна. Самбарын сонин дэлгэж хөрвүүлж байна. Одоо та нар гэлж 41 авьяалга тэнд одоо 41 хүн байна. Одоо үнийг хэлбэл гадна өөр авьяалдаг хүн байхгүй шүү дээ. Ажиллаж байгаа хүнгүй шүү дээ. Авьяалга дээр ажиллаж байгаа хүн ч өөр байхгүй юм. Мөн та нар 41 хүн байж. Аа. Манай дарганаар бас уул нь бол одоо хэрвээ гадна өөр нэг юм нэг юу байгаад авьяалга хийдэг хүмүүс агаад ингээд сайхан хийсэн жижиг бол бид бас авч болно шүү дээ ярьдаг. Тэгэхээр өндөө их ховролдоо. Бид ингээд энэ адлыг эдийжил хийгээд өдөртөө хийжгээд энэ хэмжээнд хүртэл ингэж хийчихэд би ичнэ харамсалтай юм болохоор гэнтэр хийсэн хүмүүс нэг сайхан болгоно гэсэн боломж байхгүй. Эргээд нэг хэлэхээр штэ. Одоо манай монголчууд, монгол хүүхдүүд штэ. Монгол хэлээр тэгж сайхан ботортол гоё сайхан яриад ингээд нэг сайхан энэ адалтаа ороод байх хүүхдүүд үнэн ч хөөх. Ягаад гэхээр энэ сургууль төгсөөд ирэхээр нь бүр нэг яг тийм нэг хөдөөнөө сайхан монгол аялал, монгол хэл тийм юм их аанаа болоод талдаж байна тийм. Одоо ч нэвтрүүлэг хөтлөгчийн анги төгссөн хүүхдүүдээс тэгээд тийм ирээд нэг сайхан авьяалга хийгээд байхаар нь юу гэж хэлэх юм одоо. Санаа болж байна. Тийм. Одоо олон юм тийм багшнаар хичээл орсоор байтал юм уу өөрөө одоо нийгэмдэр олон хүнтэй явалцаад юм уу яг тийм нэг санаанд хүрсэн тийм нэг гоё хэлтэй хүмүүс чөөхөн болсон. Өрөөд олдохгүй энийг бол одоо бид ч боддог шүү дээ. Галарсан хэдэн авьяалгач байсан бол эргээд нэг хэдий авсан мөр гэд үнэхээр өрх. Одоо та нараа ирэхэд энэ шинэ авьяалагчдуудын хэрүү боловсруулж олж авъяг бол ямар замаар явдаг юм. Авьяалга гэсэн юм бол нэг хоёр иймэр одоо би нэг ном уншуулах юм уу би чамаар нэг жүжиг яриулах юм уу ингээд болоод лав болох юм биш.
Заавал ихтэй авьяалагын өрөөндөө авчраад авьяалга хийцгээд 2-3 сар хугацаанд дотор нэг хүн ямархан давшилтай гэдэг үжээ гарч байна. Ингэж идэл авбал сайн нэгсэн авьяалгач олд ийл. Одоо гадуур ингээд явж явах үстэй тийм хүмүүсээ хүүхдүүдийн ариун анхаардаг юу? Анхаар. Цөөх үнэн цөөхөн. Тэр би бодоход хөдөөний монголчууд цоо монгол байх ёстой шүү дээ. Хүүхдүүд нь бичвүүчгээд. Тэгээд бичвүүч гараа ирнэ хэлнэ бүр ондом болж байна. Одоо гэртээ харсаар сайхан монголоор чинь одоо анги сурвал мурууд очилд бас яачдаггүй гэхгүй. Санаа хэлнэ их гачин. Орчин тойронд тийм сайхан цэвэрхэн монгол хэлтэй хүүхдүүд их ховор. Энэ дэр л ховор доо. Энэ бол одоо манайс нийгмийн яг одоо асуудал болсон юм шүү дээ. Монгол хэл бол одоо баг бүр тийм болж байна. Харин одоо мэдгүй ямар ухаантай юм. Юуны нөлөө юм мэдгүй. Яагаад юм болж их юм мэдгүй. Очир ухаан нь болдохгүй. Одоо багш нар нь болдохгүй нөө гэхэрэл биш. Арай биш байх та. Юу нь болдохгүй юм. Өөрснөө болдохгүй байх юм. Ингэж л байвал одоо ингээд хойшоо тасарлаа шүү. Та нар чинь нэг хүнээс аршаал одоо өөр хүнээс ингээд жалгамжид хурдан гарч ирэхгүй бол. Ааха. Сандрал дундар хатаараа явж. Тийм одоо өөрөө ч гээд ярихад бид ч гээд ярихад бүр тийм болсон. Гэнт үгээний гоё юу вэ? Өөрөө өдөртөө ийм ажил хийж игээд өөрөө өрөх гүнүүд өгч болсон. Тэгтээ одоо энэ нэг ажил бол заавал ингэж хийхгүй байхын аргагүй тийм байна. Авьяалга орчуулга ингэж авьяалга энийг хийхгүй бол энэ нэг ажил хэрэг ингээд зогсохоор хөрвөл ямар байдал гарна. Телевиз жүжигүүд гэдэг ямар ч нас хүртэлх хүмүүстэй бүр үжих дуртай байна. Нөтрүүд. Чикэрээ өстө телевиз жүжигүүд хижээч гэдэг өстө нэг хэсэг үжигчд бол яасан телевиз жүжигээ үжинэ гэж хүлээдэг. Хижээд гэдэг өстө хааж утсан ч гэдэг хаяа тэр телевиз жүжигч ямар байсан гэж. Гэхдээ өнгөрснөө бидэн шиг тийм биш болсон. Та өнгөрсөнд бол ямар ч гэсэн өөрөө үйлсэн програм их байхгүй. Тэгээд одоо авьяалга сая бидний хийх үед бол бидэн зөндөө жигтал ирдэг байсан. Одоо тэгээд хөөе одоо жишээлээд аржуул одоо хөсөлгсөн жүжигээ би хийсэн гол дүрийн хийх үед ч таавал одоо хүй фан шиг ямар цайлган сэтгэлтэй яасан ийсэн гэдээ ирдэг байсан. Жагтал ирэх чи одоо бараг дэмий жагтал бол ирэхэн бүр байсан тий утсаар. Албан гэрэл утсаар. Одоо үжигч та нартай дандаа бас харж байна уу? Аяа одоо ховор болчихоо 4 жил бол байсаад ирдэг. Танаа энэ хүчин буруу байчаа юу ярьж ийн вэ? Жишээлбэл манай дээр юм дээр гарсал та. Орж байгаа дараа Өвхөр одоо үнэ хээлсэн шүү дээ. Үнэнд хээлсэн шүү дээ. Энд чинь танаа өвхөр жирэмсэлжээ л гэдэг. Тийм юм гарсан үнэ. Тэр сонссон. Дараа нь утсан юм. Хэзээ өвхөр жирэмсэлжсэн. Ханаа юу ярьж гинөө гэдэг. Шууд загнаж үнээр. Тэр нь учир. Тийм санаа гарна. Тэгэл хүний илгэлэн болно гэсэн. Тэр баруун тэрийг алдаад гаргахчээ. Тэр үед үнэн яарав. Нөгөөс орой хүртэл ингээд бид одоо удирдаач дээр суугаад штэ энэ жижиг хурд хэр зэрэг сайхан болж гэнэ гэж үдэж амтдаггүй. Дэвтрээ өргөл одоо барах гэж гинэ үгүй гэж үжин. Өдрийн би уцар 5 будаг 6 будгийн үүрэгтэй. Би заавал энийг барах хэрэгтэй. Тэгэхээр надад авьяалагч одоо ядраа тэрнчдэд удирдаач гэд яарна. Одоо чигаан үжин ингээд өнөө дэвтрээ өргөлөөдсөн. Яа одоо ингэ барж гинэ үгүй. Тим ядраатай адилжсэн. Одоо баярсан. Одоо болж байна. Эргээд бидний ажил бол үнэндээ бол их яаруу. Өглөө 8 хагасаас өдийн 12 цаг хүрнэ. Энэ 3 цаг хагасны дотор бол гол дүрийн авьяалж хүмүүс баг үнцнээ зогсоо. 3 бүтэн цаг хагас зогсон шүү дээ. Дуусах чөлөөч байхгүй. Өглөөний цайгаан жоод дийлэхгүй зарим. Тэгэл санд мэн гарч ирэл эхлэхээс өмнө эрт ирнэ үүд хаалга нэгээгүй. Одоо хүлээд. Тэгэл дөнгөж хаагаа гээд идэх юм атар чаг идээ даа гэж хэлсэн нөө. Эхлэх цаг нь болчихно. Тэгээд өөрхий гарна тэр голомжинд ингээд тэр манай тэр авьяалга нүхний ингээд дэшаа шатанд. Голомжинд дээр жоохон цонхны тийм тайж байдаг. Тэрэн дээр ингээд зарим ингээд юу театраа тавьчихсан байна. Зарим нь фамиамент дэвтэйгээд дээр нэг кончерт тавьчихсан байна. Одоо уус дээр нь тавьчихсан байна. Зарим нь одоо ингээд дандаа л идэх хөх юм энэ дээр идэж чадахгүй. Тэгэл дөнгөж үгээ хэлчихэл гараад идэх хань өөрөөх юм бүр ингээд хөрдөг хөрчин. Одоо Тэсэлэг нь битчихсэн. Дөнгөж голж одоо